Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Нисдэг Мазала брэнд. Хамтран ажиллагч эрчүүдийн нэр хүндийн баталгаа Романо. Самбайцны үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. X35 тог та бүхэнд шинэ дугаараа хүрэхэд бэлэн болжээ. Мэдээж өнөөдөр надтай хамт Расти хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд. Энэ өдрийн мэнд. За тэгээд 7 хоног болгон өдөр болгон шахуу олон сонирхолтой мэдээлүүд даган өөрсдийн суугаар Расти Talk-оос та бүхэн мэдээлүүдийг бол авж байгаа байх. Тэгээд X35 өнгөрсөн 7 хоног шинээр танилцуулагдсан видео трейлерүүд болоод мөн шинэ саундтракууд бас нэлээд танилцуулагдсан байгаа. Монгол киноны 2 саундтрак танилцуулагдсан байгаа. Энэ кинонуудтай холбоотой мэдээлэл та бүхэнд өргөх болно. Нэвтрүүлгийн эхэнд бокс офисын шилдэг 5 киног танилцуулна. Мэдээж нэвтрүүлгийн хамтран ажиллагч Нисдэг Мазалагийн нэрмжтэй нөхөд 5 киног та бүхэнд танилцуулах болно. За тэгээд үүн дээр нэмэгдэх нь өнгөрсөн 7 хоногт Avengers-ийн шинэ трейлер, за тэгээд Aladdin бас шинээр бас танилцуулагдсан байна. За тэгээд энэ мэдсэн сонирхолтой мэдээллүүдийг бид хоёр та бүхэнд хүргэнэ гэж. За тэгээд бас ирчүүдтэй мэдээ X35-ийн ихэвчлэн ирчүүд үзэж байгаа. Ирчүүдээ бас зэвсэг түвшний 98 жилийн баярын мэндийг бас тавих хүргэнэ. Гэтэ энэ дээр би нэг комент байгаа байхгүй. Би ядаргаатай ингээ юм болгонд зөрж орж. Гэтэ шүү дээ. Зөвхөн эрэгтэй хүний баяр биш байхгүй юу? Цэргийн албанд алба хашсан хүн болгоны баяр байхгүй уулна л. Тэгээд эр цэрэг гэдгийг би бол хасчмаар санагдаад байхгүй эр гэдэг үгийг нь. Зүгээр цэргийн алба хашж байгаа хассан тийм хүмүүсэл тэ цэргийн албанд ажиллаж байгаа. Тий ажиллаж байгаа хүмүүсийн л баяр шүү дээ. Би бас постн дээр бас надад чи бас эмэгтэй цэргийн алба хашдаг хашч байсан зөндөө олон мундаг хүмүүс байгаа. Юугаар хүртэл одоо леженер хүртэл ажилладаг. Тэгээ одоо гадаад хүртэл явж байдаг. Сьерра Леонд хүртэл эмэгтэй зэргүүд явж байдаг. Тэгэхээр тэрийг жоохон засчул зүгээр. Надад айгүй хэцүү санагдаад байгаа тийм үү. Эр зэргүүд. Гүн олон жил болоод олон жилийн нөө амны уншлаг болоод ингээд гал утсан юм бол их л байдаг байх л та тийм үү. Тэгэхээр энэ дээр бол мэдээж манай залууч шууд бүсгүүд шууд хүүхд залуучууд бүгдээрээ сайн бас анхааралтай бас мэдээл хүрэхтэй мөн бас мэдлэгээ дэвшүүлэхтэй бас анхаараарай гэж хэлхэн зүйтэй ахаа. За энийг сануулсанд баярлалаа. Би бас яг амныхаа уншлагаараа тэр чигээрээ явах. Ялч дасцал байгаа тийм. Олон өглөө болгон сайн байцгаана гэж хэлдэг. Тэр ишигээд уншлага болсон зүйл байна. За тэгээд маш сонирхолтой олон мэдээллүүд байгаа. За тэгээд нэвтрүүлгийн турш бол та бүхэн бол ярина тэр дундаа бас DC Talks бас анхны дугааруудаа бас хүрсэн байгаа. За аниме манга сонирхдаг залуучууд бас сонирхолтой олон мэдээллүүдийг бас долгион цэг юм байна. За Расти Talk болон босод мэдээллүүдээр бас подкасттэй байгаа. Тэгээд та бүхэн энэ хүү мэдээллүүдийг манай Растигаас бас мэдээллүүдийг тухайд нь аваарай. За хамгийн ихний мэдээлэл бокс офисын шилдэг 5 киног та бүхэнд танилцуулъя. Энэхүү 5 киног та бүхэнд онцлон Нисдэг Мазала бас онцлог хүрэх юм байгаа юм шүү. Хамтран ажиллагч Мазалагийн хамт олондоо талархснаа илэрхийлье. За тэгээ Стеви гэдэг уран булаас гарган авдаг хандаар амталсан. За тэгээ сахарыг орлож байгаа. Сахар өөрөө бас эрүүл мэндэд бас хортой байдаг учраас их хэрэглэвэл хортой байдаг учраас бас мэдээж 99% одоо калори агуулаагүй. За тэгээ бодог бодис хадгалах бодис агуулаагүй. Эрүүл мэндийн дээлтэй энэхүү брендийг бас та бүхэн сонгорой гэдгийг бас хэлхэн зүйтэй байгаа. Нийтдээ 4-5 төрөл байгаа. За тэгээд лимон, оранж, за кола, zero кола, за тэгээд хайл гэдэг энэ energy drink бас багтсан байдаг юм шүү. Ингээд энэхүү 5 төрөл маань бокс офисын шилдэг 5 киног та бүхэнд онцлог хүрэхэд бэлэн боллоо. Ингээд шилдэг 5 киногоо танилцуулж хүлээ авчаад хоёулаа яриагаа үргэлжлүүлээ. За ингээд Нисдэг Мазалагийг онцлож байгаа шилдэг 5 кино X35 эхлэж байна. Хүлээ авна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Нисдэг Мазала брэнд. The Bible say, yea, though she walked in the valley with the shadow of Хамтран ажиллагч Нисдэг Мазала энэ удаад бокс офисын шилдэг 5 киног онцлон та бүхэндээ танилцуулж байна. Жагсаалтын 5 дугаар байранд Тайлер Перригийн гол дүрдэн тоглож өөрөө найруулан продюсерлсан кинорон бүтээл Тайлер Перрис. Кинорон бүтээл энэхүү $8,000 зөвлөснаар Жагсаалтын 5 дугаар байрт оржээ. And if you need anything, just let us know. I know it's about funerals. I done buried a lot of men. This is Berk, son. Харин бокс офисын 4 дугаар байранд How to Train Your Dragon The Hidden World кинорон бүтээл Жагсаалтын 4 дугаар байранд $9.3 өнгөрсөн 7 хоног зөвлөснаар 4 дугаар байрт орсон байна. And I believe it's your destiny to one day find this hidden. 5 feet apart. Are you in? Харин өнгөрсөн 7 хоногт $13.1 зөвлөснаар 5 feet apart кинорон бүтээл Жагсаалтын 3 дугаар байрт орсон байна. I'm well, Newman. 6 feet apart at all times. You both know the rules. Let me guess. You're the kind of guy
Өнгөрсөн 7 хоногт нээлттэй байсан даруйда 16 сая америк долларыг цуглуулснаар жагсаалтын дэд байлт орсон кинорон бүтээл Wonder Park. Нислэг Мазалагийн бокс офисын 2 дугаар байранд Wonder Park. Now that's what I'm talking about. Operation Looky Loop is a go. So, Scrolls. Нислэг Мазалаг брендийн онцлож байгаа шилдэг 5 киноны тэргүүн баярт өнгөрсөн 7 хоногт 69.3 сая америк доллар, харин нээлттэй хийснээс хойш одоогийн байдлаар зөвхөн Америк нэгдсэн улсад 266.2 сая америк долларыг цуглуулснаар Captain Marvel оржээ. Энэхүү кинорон бүтээл нийтдээ 150 гаруй сая америк долларын өртгөөр бүтсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийд даяар 700 гаруй сая америк долларыг цуглуулад байгаа юм. Хамтран ажиллагч Нислэг Мазалаг брэнд энэ удаад бокс офисын шилдэг 5 киног та бүхэндээ онцлон танилцууллаа. We found you with no memory. We made you one of us. So you could live longer. Ээжүүд бид гэр бүлдээ чихэрлэг ундаа өгөх дургүй байдаг шүү дээ. Харин би Мазалаг бол зөвшөөрдөг. Учир нь Мазалаг нь жимсний чихэр агуулсан хадгалагч бодисгүй. Гол нь стевиатай. Стевиа бол органик амд оруулагч, навчит ургамал. Байгалийн гайхамшигт бэлэг. Стевиа агуулсан Мазалаг ундааг хүүхдүүд маань өвхөд би огтхонд санаа зовдгоо. Байгалийн бэлэг эрүүлэр цангаа тайлагч. Мазалаг чамд баярлалаа. Амт хүч чадлын нэгдэл Hell Energy Drink. Тамийн мэд эрч хүч. За гэдэг үгээс та бүхэнд шилдэг 5 киног танилцуулаа. Өнгөрсөн 7 хоногт 2 кино уран бүтээл шинээр энэхүү бокс офисын 2 дугаар байртаас орж ирсэн байгаа. Энэ бол мэдээж Wonder Park. Энэ Монголын кино театрууд бас гараад эхэлж гисэн. Тий. Сайн нээлттэй хийсэн. За би Андорог бол Paramount Studio хийсэн баг тий. Бас Испани кино компани Leon Entertainment Animation Studio гэдэг. Ер нь нэг бидний мэдэх нөө DreamWorks болоод Pixar-ийн бол энд бол хамтраагүй юм байлээ. Тий. Энэ ерөнхийдөө би Paramount гэж санаж байна. Хэрвээ Андорог бол сая яг замдаа нэг хэрэгтэй уншижсэн тий. байгаа. Тий, асуудалтай юм нь юу вэ гэхээр Wonder Park юу байна гэсэн 100 гаруй сая долларын ерөөдөө өртөгтэй бүтсэн. За тэгээ дуу оруулсан уран бүтээлчд нь бас 2 3 нэлээд том уран бүтээлчд бас дуу оруулсан байлээ. Бас цалин нэлээд өндөр байсан. Jennifer Garner миний мэдхийн санах юм. Тийм. Тэгээд Jason Clarke байлуудаг байлаа. Ямар ч бас ерөөдөө нэлээд сайн уран бүтээлчд байсан. Тэгээд 100 саяар бүтсэн иймэрхүү анимашн бол хэцүү л дээ. Илүү гэхдээ энэ болохоор нэг тийм одоо нээлттэй хийхдээ нь бол 16 сая доллараар нээлттэй хийж байгаа. Дэлхийд даяар бол бага болж байгаа. Тэгээд хүмүүс бодохдоо бол ашиг олохгүй гэж магадгүй гэж бодож байгаа. Бас үгүй. Ягаад тэгэхээр одоо Captain Marvel тэгээд Яванда Shazam гэдэг ийм том хэмжээний кинонд явж байна. How to Train Your Dragon ерөөхдөө дуусж байгаа. Тэгэнгүүт гэр бүл болон хүүхдүүд рүү хандсан кино учраас одоо нэг дор их орлого олохгүй ч гэсэн маш бага одоо орлогоор удаан хугацаанд явах бас сайн явах магадлал бол байгаа бах. Тийм. Тэгээд сая эхний 7 хоногийн нээлттэй Хойд Америкт бол одоо энэ 16 сая доллар гэж энэний 65% гэр бүл үтсэн байна гэдэг жишээ. Тэгээд 45% нь 18-аас доош насны одоо хүүхдүүд үтсэн байна гэдэг ийм стат бол гарсан байна. Том блокбастер кино уран бүтээлийг дагаж нээлтийг нь ашигтай байдаг. Бас ашиггүй байд юу гэдэг нэг орлого хуваалцах. Тэгээ одоо нэг counter programming буюу албаар эсрэг. Тэгээ одоо чинь Avengers гарлаа гэж зөрүүлээд гэр бүлийн кино, comedy кино, одоо хүүхдийн кино гаргадаг ч юм уу те. Одоо тэр ерөөсөө одоо Captain Marvel-ыг сонирхооргүй хүмүүс эсвэл нас нь хүрээгүй те гэр бүлүүд бол Captain Marvel үзэх нь бага байдаг ч юм уу. Тэнгүүт яг зөрүүлж ингэж явуулах юм бас тактик байдаг л та. За энэхүү кино уран бүтээл бокс офисын эхний 5-д бол шинээр орж ирсэн байгаа. За тэгвэл нөгөө онцлог кино бол бас романтик хайрдуулаа сэтгэвтэй бас кино уран бүтээл байгаа. Тийм Lionsgate-ийн 5 Feet Apart гэдэг энэ болохоор жоохон хүнд сэдвтэй юм байлаа л те яг нөгөө нэг нэлээд хүнд өвчтэй хоёр хүү одоо залуухан хоёр хүүхд яг одоо эмнэлэг тэмчлүүлж явахдаа танилцаад тэгээд одоо юу яаж байгаа те ийм зохиолтой юм байлаа. Тэгээд иймэрхүү зохиол бас хүмүүстэй юутай сонирхол ихтэй бас яг л нөгөө counter programming гэдэгтэй л адилхан болох гээд байна л да. Юу гэхээр энэ бас яасан байлээ. Сая бас наашаа ирээд уншчих. Нийт билет одоо тассан билетний 65% нь эмэгтэй үзэгчтэй байсан байлээ. Тэгээд бас
70% нь 18-аас доош насны эмэгтэй хүмүүс байсан байлээ. Тэгэхээр ерөнхийдөө тийнейжер охтуудад нэлээд урж байгаа. Тэгээд бид нартай бас нэг бокс офис ярихаар жоохон зөрөөдөд юмнууд их байдаг л да. Одоо жишээ шинэ жилээр те юу гэдэг том уикендүүд Америкийн тэднээр айгүй их бокс офис эргэлттэй байдаг. Монгол болохоор эсрэгээр. Монгол бол баяраараа хүмүүс кино театраар нэх ордоггүй те энтертеймент гэдэг илүү гэр орондоо цугладаг баяраа тэмдэглэдэг. Бусад оронд бол арай өөр байдаг те. Ялангуяа Америкт. Тэгэнгүүт одоо би тэрийг юунтай холбох гэдэг нь гэхээр энэ Wonder Park 5 Feet Apart хоёр нэлээд сайн явж магадгүй. Дараагийн 1-2 7 хоногт. Юу гэхээр Spring Break буюу хаврын амралт одоо эхэлж байгаа Америкт сургуулиудын коллежууд ахсах сургууль, дунд сургууль, бага сургууль ерөнхийдөө нэлээд ээлжтэй явах. Би яг нарийн ширээ мэдгүй гэхдээ ерөнхийдөө эхэлж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол Wonder Park-тэй 5 Feet Apart заяа Captain Marvel ч гэсэн ер нь бол нэлээд сайн явах гэж бодож байна. Тий. Энэхүү киноны гол дүрийн жүжигчд бол шинэ фейсүүд. Яг нь нэг дандаа тусгай дөрүүдэд тоглож исэн залуу уран бүтээлчтэй байлээ. Бүх нь бол Richard Splitter бас нэг туслах дүр тоглож исэн санаад байна. Бусдаараа бол ийм залуу уран бүтээлчтэй тоглосон кино уран бүтээл бокс офисын эхний 5-д бол ингэ шинээр орж ирсэн байгаа. За тэгээд энэ маань ч гэсэн юу вэ гэхээр нэг Монголын кино зах зээлд ч гэсэн бас тэр бол орж ирээд байдгүй учраас бид хүмүүс онцолж яриад байгаамаа гэдгийг бас хэлхэн зүйтэй ах. Манай Монгол зарим нэг кино уран бүтээлтэй давхцаж ингэ нээлттэй хийх нь би Монгол кино гэдэг уран бүтээлээс онцолж байгаа шүү. Бас амжилттай байдаг. Одоо юу гэдэг Avengers-ыг үзэж чад Avengers-ийн плейд зүгээр муугаар яхад олдохгүй болвол хоёр сонголтоо зөрүүл сонгох тийм боломжууд бас байдаг. Тактик байдаг учраас кино гаргахдаа манай кино уран бүтээлчд маань кино театр цаг авахтаа ч гэдэг юм уу. Бас энийг бодож гаргахгүй болвол театруудын бас зэрэгцдэг тохиолдлууд байна. Театруудын талаас ч гэсэн тэрэн дээр бас жоохон нээлттэй ажиллах хэрэгтэй л болох хэрэгтэй. Тэгээ энэ одоо энэ зарим нэг бидний бокс офисгээ яриад байгаа кинонууд бол кино театр Монголд нээлттэй хийдэггүй зарим нь. Гэтэ IPTV-д бол одоо Sky Media ч юм Univision ч юм уу TV ч юм тиймэрхүү одоо сервисүүдэд бол орчдөг. Эсвэл Netflix тий яг одоо official олуусаар бас Монголдоо ч юм уу эсвэл олон улсын аль аль нь official үзэх боломж бол бас бүрддэг болохоор яах нь сонирхолтой болох л тий. За тэгвэл эхний 3 дугаар байр дэд байрын талаар бид бүхэн ярилцсан. Тэгвэл тэргүүн байрыг бас энэ удаад ярихгүй байхын арга алгаа. За тэгээд нийлээд 2 дахь 7 хоногт явж байна. За тэгээд дэлхийн зах зээл дээрх орлогоор бас нэлээд сенсацтай юм мэдээллийг бас одоогор хийгээд байгаа. Цаашаа бол яахыг бол таашгүй. За тэгээд дэлхийн нийтийн яг эхний одоо гарсан байгаа 2-7 хоногийн хугацаагаар бол юунд 25-т орж ирээд нийт одоо яг одоо байгаа орлогоор бол тэгж орж ирчээ явж байна. Captain Marvel. Тэгээд яг одоогийн байдлаар бол 750-аас 800 сая долларын одоо орлогон дээр яг буусан бах магадaltaй. Яг өнөөдөр бол би шалгаж амжаагүй байна. Ерөнхийдөө яг өнөөдөр одоо Америкийн цагаар нэгд өдөр гарна. Тэгээд тэгэхээр өнөөдөр одоо бид нар бичлэг хийж байгаа өдрийн хувьд бол оройн гарна гэсэн. Тэгэхээр арай яг баталгаатай болох болоогүй. Гэхдээ 755 бол яг дундаж гэж харж байгаа. Хэрвээ энд үнэхээр сайн байх юм бол 800 гаруй сая доллар одоо дэлхийн нийтийн орлогын хэмжээнд хүрхнэ гэж бол харж байна. Энэ дээр бол энэ 7 хоногт бол яг саяны өнгөрсөн 7 хоногт Америктэй бол хойд Америкт 69.3 сая доллар орлого болоод нийтдээ 266 сая долларын орлоготой бол явж байна. Тэгээд энэ кино маань бол ерөнхийдөө үргэлжлэх хугацаандаа бол 1 тэрбум долларын одоо босхийг давах магадлал маш бараг ойлгомжтой. Тийм маш өндөр байна гэж ерөнхийдөө хараад байгаа. Тэгээд унах магадлал бас маш өндөр байгаа. Ягаад тэгэхээр одоо Shazam гэж кино орж ирнэ. За тэгээд бас одоо Us гэж нэлээд том кино орж ирнэ. За Dumbo орж ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө өрсөлдөөн нэлээд их болохоор Captain Marvel маань бас нэлээд эрс унах магадлал бас өндөр байна. Тэгэхээр зүгээр хамгийн одоо муугаар бодоод үзэхэд унлаа гэхэд 950 сая доллар дээр бол унах нь баг тодорхой буухна. Ерөнхийдөө баг тодорхой болж байна гэж бол яг судлаачид бол харсан байл. Тооцоолсон байл. Зөв. За тэгээд Captain Marvel яхаа аргагүй ингээд сенсацийг бол 7 хоног болгон бол тавьсаар байна. Тарьсаар байгаа. Тэгээд энэ талаар мэдээллийг подкаст хийсэн байгаа. За спойлер бас хийсэн байсан. Тийм бид ревю орсон байгаа. YouTube дээр орсон байгаа, dolgan.com дээр орсон. За тэгээд spoiler cast буюу одоо бүтэн спойлертай хэлэлцүүлэг яг аудио хэлбэрээр YouTube болон Apple дээр бас орсон байна. Тэн дээр бол дэлгөө сэтгэлүүдийг бас тавхан сонсох боломжтой шүү. За ингээд нисдэг мазалыг онцолсон шилдэг 5 кино буюу бокс офисын 5 киног тавханаа танилцуулаа. Ингээд хамтран ажиллаж байгууллагуудынхаа мэдээлэл эрхлэн анзаар сурчлагыг сонсчоод бүгдээ ирээд үлдсэн. X 35 үргэлжилсээр байна. Дараагийн мэдээлэл та бүхэнд үргэлж бэлэн боллоо. Энэ удаад Avengers Endgame-ийн албан ёсны бас дараагийн трейлер олон нийтэд танилцуулагдсан. Маш олон залуучууд
одоо сүүлийн үед их Reacts одоо үзүүлдэг болчих reaction тий YouTube channel дээр ингээд өөр өөрсдийн сэтгэлүүдийг одоо ингээд нэг нууг ярилцдаг болчих. Энэ удаагт хоёр дахь сэтгэлдлийг одоо эгийн цаг мөчид бас дахиад нэг нэг санахад. Бид хэд ингэсэн айгүй инээдтэй. Бид хэд подкаст ерөөдөө манай үндсэн подкаст одоо Rusty Talks гэж подкаст байгаа 4 өдөр болгон ордог. Тэгээд 3 өдөр бид нэр бичлэгээ хийдэг. Уул нь бол яг ажилдаа байж таарсан. Тэгээд бид хэд яг бичлэгээ за тэр чин тийм нэлээ оройн хийж таасан ямар ч. Тэгээд бичлэг ингээ хийгдэх процесс яг ингээ явж байгаа хоорондоор яг трейлер постэр хоёр цацгдсан. Тэгээ би тэд нөгөөдгөө ядар одоо аудио подкаст нэвтрүүлэг дээр чи ямар трейлер тайлбарлаад байлтай биш тэ. Тэгээд гээд постерны реакц үзүүлээл инээлдэл тэгээл нэвтрүүлгээ дуусгасан. Ярдгаараа яриад. Тэгээд яг трейлер реакшн бол бид нар лайв хийсэн. Telegram.com дээр ерөнхийдөө лайв хийгээ сэтгэлдээ манай Батамгалан.com бид гоор ерөнхийдөө ярьсан байгаа. Ерөнхий энэ ч ярихад бол трейлер айгуу таалагдсан. Хамгийн зөв нь бол энэ киноны одоо 2 трейлер гарчаад байхад киноны зохиол үйл явдал юу болох нь ерөөсөө тодорхойгүй. Тий, ерөөсөө юу ч болох нь тодорхойгүй. Тий, ерөөсөө сэтгэл хөдлөл ямар хүнд байдалтай одоо энэ манай дөрүүд тий дэлхий ер нь бол байдалтай байгаа гэдэг дээр суурилсан л трейлерүүд байсан. Тэгээ ялангуяа саний трейлер бол ихний 30 40 секунд нь бол клип байсан шүү дээ. Тэгээ шинэ футаж шүү дээ. Өмнө одоо Captain America, Thor, Iron Man 3-ын тухай. Одоо анхныхын кинонуудын бичлэгтэй. Тэгэхээр энэ бол зүгээр ямар өөрсдөд итгэлтэй байгаа вэ гэдгийг бас давхар харуулж яана л гэж бодож байна л да Marvel Studio. Тийм. Маш олон залуучууд миний хувьд ч гэсэн дахиад таанусыг гарч ирэхийг хүсэх хүлээлт бол байгаадсан. Энэ удаа дахиад гаргаагүй. Бавүрч байгаагүй тий. Тэгэхээр цаг нэг давчууд байх тусам кино театрт ороход такс дууссан байвал жоохон бачуурдаг штэ тий. Тэр шиг тийм мэдрэмж таанус байхгүй бол энэ кино юу байх гэх юм. Ерөөдөө тийм сонирхолтой хүлээлт бол байгаад байгаа. Мэдээж бол кино бол асар их хүлээлттэй байгаа. Чи нэг постэр оруулсан байсан. Постэр дээр алдаа засвар хийгээд дахиад хийчлээ гэж би тэр юуээс анзаараагүй л дээ. Тий, эхлээд юу яасан постэр маань анх дөнгөж цацагдахтаа энэ одоо постон дээр байгаа бүх уран бүтээлчдийн нэртэй байсан. Гэтэ нэг хүнийг алгассан байсан. Тэгээ одоо Black Panther Infinity War дээр тоглосон гэсэн үг тий. Тий, нэрийг нь оруулаагүй. Тий. Одоо Black Panther тэгээд Infinity War дээр тоглолдог. Одоо мөн энэ киноны постерн дээр Okoye гэдэг дүр өгдөг шүү дээ. Одоо хиний генерал Black Panther одоо Wakanda улсын цэргийн генерал Army гэн. Тэгээ Okoye-гийн дүр тоглолдог Danai Gurira гэж жүжигчний бол нэрийг оруулаагүй байсан. Тэгээ тэр мэдээж бол нэлээд асуудал болсон учраас маш хурдан ерөөдөө тасаад оруулсан. Тэгээ тэр бол нэг тийм албаар ялгарсан тийм бол биш зүгээр ингээл алдаал байгаа юм л да. Гэхдээ бас сонирхолтой энэ том студ энэ том компани, энэ том киноны, энэ том постэр зарлалтан дээр бас жижигхэн алдаа гарч ийн гэдэг бас тэр үеийн сонирхолтой. Нэг баг эдэн чи ажилгүй л болсон бохоо. Энд ч одоо 5 аль хэдэн сарын өмнө баг жилийн өмнө тодорхой болсон. Постэр нь бэлэн болсон. Монтаж нь хийгдээд дууссан. Бүх нь бэлэн болсон байж байгаа. Яг тэр постерыг пост хийгээд тавина гэдэг. Тэгэхээр яг л монтаж нь дуусаагүй л байсан бол яг л цацгатаа л яг нэрнүүдийг зоогоол цацсан л болж таарах гэдэг л байна л да. Тэгэхээр бас сонирхолтой л юм тийм ээ. Тэгээ энэ том студиос ийм жижиг алдаа гараад байна гэдэг бас байна тий. Сайн анзаарсан бол нэг ийм минутын юм байдаг. Яг Avengers Infinity War одоо үндсэн постэр гэж байдаг шүү дээ. Яг бүгдээрээ зогссон одоо нэг Stark Mark ингээл зогссон тий. Яг тэр постэр дээр сайн харах юм бол одоо надад нэг хевсэн ориг хөлбөр байдаг болохоор Winter Soldier шүү дээ. Bucky гэдэг. Тэрний ингээд нөгөө зүүн гар төмөр гартай шүү дээ. Тэгээ ингээд сайн харах юм бол тэр постерн дээр ингээд гар нь гарцсан байт. Зүгээр юм угалцсан гаранда. Тэгээ ингээд цаана зүгээр засвар хийгдээгүү. Тий, зүгээр ингээд хайрсан гарцсан. Бас яг том чанартайгаар олдох юм зүүм хийгээд үзээрээ үзчихтэй шүү дээ. За одоо шууд манайхан энийг нэвтрүүлэг үзээд дуусаа шууд хайх байхаа. Тий, сонирхолтой тэр. Тэгээ энэхүү кинон дээр бас бусад дөрүүд нэлээд ач холбогдол өгж гарч ирж одоо Hawkeye гэдэг ч юм уу тий. Нэлээд одоо дааз жин дарж орж ирэх болов гэсэн бас хүлээлттэй байна л да. Яг нь Jeremy Renner-ийн тэр дүр бол. Тий, Hawkeye хин хоёр ер нь нэлээд гол дүр байх болов чухал үүрэг гүйцэтгэх болов Ant-Man хоёрыг бол. Нэлээд чухал үүрэг гүйцэтгэх болов гэж ерөөхдөө харж байгаа. Яг зохиолын хувьд. Тулаан талаас бол мэдээж шинээр одоо ингээ орж иж байгаа Captain Marvel маань бас нэлээд хүчрэг нэлээд гэжтэй Kevin Feige одоо продюсер те Marvel Studios-ийн одоо ерөнхийлөгч президент өөрөө хэлээд байгаа. Captain Marvel бол бидний одоо байгаа MCU буюу Marvel Cinematic Universe дотор хамгийн хүчтэй одоо баатар байгаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр Captain Marvel бас нэг тодорхой хэмжээгээр нэлээд оролцоотой байна. Captain Marvel бол одоо байгаа ертөнцөөс өмнөх үйл явдал анх гарч ирж байгаа үеийг одоо Captain Marvel дээр үзүүлээд байгаа шүү дээ. Анх энэ баатар яаж бий болсон үүссэн бэ гэдэг. Одоо орчин цагт 2019 одоо магадгүй энэ он цагаар утгаад Captain Marvel-ийн супер одоо power хүч гэх юм уу. Captain Marvel дээр гарч ирснаасаа илүүгээр энэ дээр нэмэгдэж гарч ирэх. Нэмэгдэн гэхээс илүү өөрийнхөө хүчинд одоо илүү ихтэй илүү одоо
хүчээ удирдах чадвар бас тэгж хэлж байна. Тийм, тэр талаас л илүү одоо харуулах болоо л гэж бодож байна шүү дээ. Одоо Captain Marvel кинон дээр бол бас гардыг шүү дээ нэг хэсэг дээр гарнаасаа ингээ буутсан чи тэрэндээ тэрэгдэж унжманаал те. Учир олохгүй нэг бас тийм хүн шинковдоод те. За энэ мэтлэн олон ярианууд бол асуултууд Avengers-тэй холбоотой бол байгаа. За тэгээд цаг ирэх тусам 7 болгон шин мэдээллүүдийг бол продакшн компаниудаас нь бол илгээж байгаа. Энэ талаар бол манай Расти бол цаг алдалгүй өөрийн пэйжээр бол мэдээлж байгаа. Би ч бор Растийнхаа мэдээлэлээр бас баяжгаад яваад байгаа шүү дээ. За дараагийн сонирхолтой мэдээлэл бол Aladdin киноны шинэ трейлер танилцуулагдсан. Will Smith маань өөрөө бас энэ талаараа мэдээлэл өгөөд шинэ трейлер танилцуулагдсан. Тэгээ би анх бол мэдээж Aladdin Will Smith-т бол хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ Will Smith өөрөө нэг машин, entertainment, дуучин, бүжигчин, жүжигчин, юмартай учраас нэрэл Jimmy-д нэрэл тохирох байсан юм байна да гэсэн бас нэг буултыг бол би энэ дэр хийцэн л дээ. Хоёр трейлер гарсны дараа. Энэ трейлер гоё юм, айгүй гоё өнгөтэй харагдчихжээ. Харагдах талаасаа тэгээд хин Will Smith-ийн одоо energy гэдэг тий. Яг мань хүний тэр ирч хүч болол дийлдэшгүй шүү дээ. Ер нь бол тийм байгаад одоо олон жил баг 30 жил худалж болж байна. Тэрүүгээр алдартай ер нь бол. Тэгэхээр би бодоод байгаа л та Жинийг угаасаа Жини дээр хэнийг Робин Уильямс гэж агуу уран бүтээлчдэг бол уран бүтээлчийг орлох бол маш хэцүү санаас анханасаа. Тэгээд орлно гэдэг бол одоо үлгэр домог учраас pun intended үлгэр домог учраас яг тэрэн шиг илүү ирч хүчтэй, энергитэй, өөрийн гэсэн тийм суперстартай тэгээ тийм хүнийг авчирсан илүү зүв байсан юм болов уу гэж хараад байна л да. Одоо Робин Уильямс шиг хийхийг оролцсноос өөрийн гэсэн энержитэй хүнийг авчирсан. Тэгэхээр надад бол ямар ч байсан Will Smith байгаа нь бол зүгээр санагдаж. Гэхдээ анханасаа энэ киноны байх шаардлага байсан уугүй бол би санагдахгүй. Харин тийм. Аюу ямар ч байсан Will Smith тоглосон одоо хүлээн зөвшөөрөхөөр бас арга байхгүй. Will Smith одоо энэ дүрээрээ ч юм уу яг тийм entertainment байгаа. Маш олон дүрд хуурж Jimmy ч өөрөө байхгүй юм гээд би болгодог сонирхолтой дүр шиг юм учраас энэ бол Will Smith баг өөрийгөө хүлээн зөвшөөрүүлчлээ дээ гэсэн. Надад бол хүлээн зөвшөөрүүлсэн. Гэдгийг бол хэлхэн зүйтэй баг. Яг нөгөө нэг юу харагдаад байгаа надад нөгөө нэг дурлалын юм ч нөгөө хич байдаг шүү дээ. Хич яан нэг тийм. Тэр л харагдаад байна. Бас төстэй юм байгаа тий. Бас төстэй юмуд бол харагдаад лээ. Тэгэхээр ямар ч байсан Aladdin энэ зуны бас нэг хүлээлттэй сонирхолтой кино уран бүтээлийн шин трейлер бол танилцуулагдсан гэдэг та бүхэн дээр хэлье. За тэгээд за мартагдсан гэх нь хаашаа. Ямар ч байсан хэсэг уран бүтээлээсээ завсралсан байсан ялангуяа найруулагчийн хувьд миний хувьд хүлээж ирсэн Mel Gibson жүжигчдийн хувьд бас нэг кино уран бүтээл Sean Penn-тэй Academy Awards-ын нэрт жүжигчид энэ хамтран ажилласан нэг сонирхолтой кино уран бүтээлийн шин трейлер бас танилцуулагдсан. Тийм, The Professor and the Madman гэдэг кино байна. Энэ болохоор амьдрал дээр ерөнхийдөө босон үйл явдлын тухай тэгээд нөгөө нэг англи хэлний одоо анхны одоо словар гэдэг чинь бид нар словар гэдэг авсан тий одоо тойл бичиг. Тэрийг анх одоо битсэн яг хоёр хүний ерөнхийдөө тухай кино юм байна лээ. Тэгээд Sean Penn-ийг хараагүй утсан байна. Mel Gibson-ыг бол хараагүй утсан. Mel Gibson хамгийн сүүлд Hacksaw Ridge гэж кино ерөнхийдөө найруулсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө нэг хараагүй байх гэж бодож ганц хоёр кинон дэр байсан баг. Тэгээ Mel Gibson дэр Hollywood нэлээд асуудалтай л байгаа л да. Мань хүн чинь бас нэлээд болохгүй яриа мараа хийсэн. Гэр бүл дээр бас янз бүрийн дээрлэгсэн янз бүрийн те одоо ерөнхийдөө асуудал нэлээд дагуулсан юм их байгаад байгаа манай хүнд бол бас racist юмнууд нэлээд их ярьж мэрсэн гэх мэт. Тэгээ ерөнхийдөө эвтэйхэн манай хүн нэг эвтэйхэн чимээгүйхэн л карьераа буцаад үзэх гээл байх шиг байна. Тэгээ тэрийг бол яг Hollywood яаж хүлээж авах юм байгаа салбар яаж хүлээж авах сайн мэдэхгүй байна. Зүгээр яг трейлерийн хувьд бол маш сонирхолтой сэдв мэт харагдаж байна. Ямар ч байсан. Тэгээ Sean Penn-ийг би сая одоо хойлоосаа бичлэг хэлхийн өмнө хайж үзлээ. Би Sean Penn-ийг Mel Gibson-аас хамаагүй залуу байх гэж бодож байсан. Тэгээ Mel Gibson-ийг чинь би бараг 70 мал төгсөж байгаа гэж бодсон чинь үгүй байсан юм байна. Mel Gibson ч одоо 63-тай Sean Penn чинь 58 настай дөнгөж 5 насны зөрүүтэй юм байна. Тэгээ яасан ч хөвгшөө харагдیں۔ Энэ ярьч одоо. Тэгээ айгу тийм сонирхолтой сэдвтэй л кино харагдаж байна. Тий. Яг харахгүй энэ бол нөө нэг түүхэн кино учраас өөрөө хувцлал, дизайн, за тэгээд мейкап артист бол нэлээд ажилласан баха. За тэгээ энэ хоёр жүжигчин байгаа учраас мэдээж тоглолтын хувьд болоод өгүүлэмжийн хувьд бол за текст диалогийн хувьд бол их сонирхолтой байх болов гэж миний хувьд. Гэхдээ энэ бол олж үзэхэд одоогор бол жоохон хэцүү баг. Тэгээ ер нь явандаа л IPTV мэйгээр л үзэх бах таа бодвол. Тийм нэгэн кино уран бүтээл шин трейлер танилцуулагдсан байгаа. Тэгээд шинэ гэдэг утгаар нь бид нар онцолж бас энэ удаад цухас дурдж байгаа юм шиг үзэгчтэй. За энэ дундаас бас нэгэн шинэ киног онцлож байгаа нь Long Shot. За тэгээд миний дуртай, за Холливуудын алдартай хайртай Charles Theron-ы бас гол дүрэн дагуулсан нэг сонирхолтой кино уран бүтээл Long Shot бас танилцуулсан. Энд чинь Albion-ы 2 дахь трейлер нь болж таарч байгаа. Тийм, 2 дахь трейлер.
Хин ер нь айгүй мундаг продюсер одоо энэ хин Seth Rogen жүжигчин, продюсер, найруулагч, зохиолч. Ер нь одоо stand up comedian Seth Rogen одоо ингээ бодоход карьер нь 15 жил болцсон байна. 15 бараг танигдаад тий. Тийм одоо тань ер нь эхлээд 15 хараач 20 хүрэхгүй 15 жил болж байна. Тэгээ залуухан шүү дээ Seth Rogen чинь. Тэгэхээр ер нь бол ирээдүйн бидний одоо Холливуд ч гэлтгүй ерөөдөө кино урлагийн маш том хэсэг одоо ирээдүйн 20 30 40 жилийн маш том хэсэг байхаар юм агуу одоо ирээдүйд агуу гэж нэрлэгдэх хэмжээний уран бүтээлчл одоо гарч ирж байна. Тийм Sean Penn. За одоо хэнийг Seth Rogen-ыг гарч ирж байгаа гэж хаашаа зүгээр тийм хэмжээ рүү одоо өгч байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгээс гарч ирэхэд яаж яваа. Одоо бол мэдээж тань ирээдүйд магадгүй 10 20 жилийн дараа бас нэг томоохон продюсерийн хэмжээнд очиж. Тийм ер нь нэлээд мундаг болоод удаж जैन тэгээд телевизэн бас мундаг цуврал юу гээд заастаа яг хэлэх гэсэн чинь нэр нь амнаас гараад ирлээ. DC Comics-ээс идвсэн Preacher гээд том цуврал бас продюсер хийгээ явж байгаа. Тэгэхээр Seth Rogen-ийн хийж байгаа уран бүтээлүүд бол ерөнхийдөө дандаа чанартай, дандаа гоё болж байна. Одоо бид нар сая подкаст дээр Good Boys гэдэг трейлерийн талаар ярьсан. Жохон хүүгүүдийн тухай. Тийм. Тэр айгу инээдтэй. Тэр бүр татаж илээ трейлер бол. Бас оноо сонгогч. Өнөөдөр онцлогч байгаа та дэг ярьчихаар тэгээд. Тийм Good Boys гэдэг. Тэрний продюсерээс байсан ажилласан. Тэгэхээр энэ кино бол зөвхөн тэр талаасаа харахад л хангалттай сонирхол татж байна. Дээрээс нь Charlize Theron инээдмийн кинонд бас тоглог уудсан байна. Хөнгөн кинонд. Tolly Young Adult-гийн хоёр кинонд тоглосон л доо. Гэхдээ энэ бол бүр илүү хөнгөн инээдмийн кино. Tolly Young Adult хоёр бол бас тэнцэнэ жоохон мессежтэй жоохон хүн нэг тиймэрхүү байхгүй муутлаасаа биш зүгээр жоохон арай өөр сэдвтэй. Энэ бол илүү хөнгөн инээдмийн кино харагдаад байна. Тэгээд би нэг бол өстой тийч ядаж хүлээж байна. Ямар ч сан тухайн үед нь 4 сард гарахгүй бол ямар ч үзэх бах. 4 сард бол асуудалтай шүү дээ. Энэ long shot кино маань бол сая South by Southwest гэдэг фестивал болдог. Тэгээд Техаст болдог санагдаж байна. Би андуураг бол Остин хотод болдог санагдчихсан. За бити ягаараа байж тэрээ би тэгж санах гэж оролдож шүү. Тэгж бодож шүү. Тэгээд тэнцээ нээлттэйсэн гэж сая мэдээл авсан санагдаж байна. Энэ long shot кино бол тэгэд тэнтэй холбоотой бас гоё мэдээл байна л да. Ерөнхийдөө Facebook-ээр бас ерөнхийдөө мэдээл аваад явж байгаа. Юун дээр South by Southwest фестивал дээр энэ бол агүй олон төрлийн юм болдог фестивал. Кинонууд үзүүрүүд болдог, дуу, хөгжим, концерт, техникл маш олон төрлийн юм болдог юм том фестивал байдаг. Тэгээд энэ South by Southwest гэдэг SXSW гэдэг гэж нэрлэдэг. Энэ фестивал дээр бол манай Монгол уран бүтээлчд маань очиж бас тоглолтоо хийж байгаа. Энэ дээр бол Magnolia, за тэгээд Lemons The Lemons хамтлаг, тэгээд The Compass хамтлаг. Энэ уран бүтээлчд маань амьд хөгжмийн хамтлагууд. Тэгээ энэ манай амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлчд маань бол South by Southwest маш том дэлхийн хэмжээний фестивал дээр 3 хамтлаг уран бүтээлчд маань дуучид маань бол уран бүтээлээ төрөвж байгаа энэ ийм гоё бас мэдээ байгаа. За гоё юм байна шүү дээ. Монголын энэ уран бүтээлчид одоо ингээд дэлхийд гарч байгаа адилхан Монголын уран бүтээлч маань Монгол сайхан дуу хоороо ингээд дэлхийн томоохон уран бүтээлчд юм ингээд хийнэ гэдэг бол бас сонирхолтой бахархалтай. Энийг нь бид ингээ ярьж гин гэдэг бол бас сонирхолтой тийм ээ. За Magnolia гэснээс Magnolia-гийн шинэ трейлер нөгөө нэг юу нэ? Oddbug-гээ. Oddbug-гээтэй холбоотой өнгөрсөн дугаараар чинь нөгөө нэг шинэ трейлер болоод жишээ нь өөр хүмүүс дууг нь бол бид үгэн танилцуулсан. Энэ удаад сүүлчийнх биш гэдэг дууран бүтээл нь олон нийтэд танилцуулагдсан байгаа. Яг удаад трейлер нь гарч ийн уран бүтээлчд нь баяр хүргье. Тийм. За тэгээд энэ дуу бол хоёр дахь дуу нь болж гарч ийн. Эхний клип нь одгоо өөр хүмүүс гээд дуунаас клиптэй болно гэж бол надад бас мэдээлэл ирсэн. Тэгээд бас нэг гоё юм хэлэхэд энэ киноны хайп бол айгүй өндөр хайп буюу хүлээлт маш өндөр байгаа. Тэгээд би бол үзсэн. Айгу цөөхөн хідэн одоо үзэж амжсан азтай хүмүүс нэг байгаа. Тэгээд үнэхээр сэтгэлд бол маш их хүрсэн. Айгу гоё юм, гоё сэтгэл хөвөлдөөсөн, гоё мэдрэмжтэй тийм кино байгаа. Мюзикл кино тодорхой хэмжээгээр. Тэгээд энэ кино маань бол 3 сарын 29-нд бол кино театруудад нээлттэй ихээр ерөөхдөө товтой байгаа. Тэрнээс гадна маш гоё мэдээд болоход хэдүүлээ бол өмнө нэгтэй ярих үед бол ярьсан. Манай дараа 7 хоногийн X35-ын дугаараар бол нэвтрүүлгээр яг одоо Oddbug-гийн киноны найруулагч Батамглан хоёр найруулагч нэг Батамглан болвол яг өөрийн биеэр ирж оролцсноо гэж бол ярьж тохирсон байгаа. Яг хуваар юм нь бол болох байх гэж найдаж байна. Бас тэрийг дахиад нэмж ярьж бас батлах байх гэхдээ болох байх. За бат амгалан маань ямар ч хэлсэн өөрөлд аваад ирэх 7 хоногт 29-нд нээлттэй гэдэг чинь яг тэр 7 хоногийнхаа дугаарт маань 26-нд гарах дугаар. Ямар ч хэлсэн өөрөлд аваад ирэх нь байна. Тэгэхээр энэ киноны талаар зөвсүүлээрэй. Тэгэхээр 26-нд гарах дугаар маань бас сонирхолтой болох нь байна. Oddbug-гийн киноны талаар бас хүмүүст хүрээгүй мэдээллүүдийг өгье. Асуултууд байвал хариулъя. Бас сонирхолтой хэлцүүлэг өргөж чадна. Одоо би тэрөө дамжуулаад асуух асуулт байгаа болвол тус тусын Facebook-ээр нь. Тэг хэрвээ Oddbug-гийн кинотой холбоотой
найруулагчаас нь асуумаар асуулт хэрвээ ярилцах сэдв сонирхолтой зүйл байгаа бол Rusty Talks Facebook хуудас руу бичээрэй гэж. Тэгэлгүй яах вэ? За тэгээд ямар ч ясан 3 сарын 29-нд энэхүү 29 зүг те 29-нд нээлттэй энэхүү кино уран бүтээлийн шинэ саундтрек мэдээлэл бол танилцуулагдлаа. За тэгээд анх чинь Улаанбаатар олон улсын кино фестивал наадмаар олон нийтийн үзүүрт хурж ихэлсэн. Энэ бол хаалттай хэсэг бүлэг хүмүүс бол үзсэн байгаа. Дараа нь бас тусгай лимитэд үзэгчтэй бас үзүүр бол хийсэн байгаа. Харамсалтай би яг үүндээ үзэж амжаагүй л яваад байгаа. Ямар ч гэсэн 29-наас бол үзэх боломж бол олдсон дэх талархалтай байна гэж. За энэ өдөр бас нэг кино уран бүтээл нээлттэй гэж байгаа. Энэ бол Халуун зүрх Аримун продакшны өмнө нь бол Хөсөл продакшнтай хамтдаа уран бүтээлээ тойрож байсан Ганц цэцэг ган чимэг гэдэг уран бүтээлчд маань өөрсдийн Аримун продакшнаа байгуулад бидээс анхны кино уран бүтээлээ яг энэ өдөр бас нээлттэй хийж олон түмэнд хүргэх юм байлээ. Тэгээд Аримун продакшны хамт олонны уран бүтээлчд нас юм ямар ч гэсэн анхны уран бүтээл үлгэдэг авах гэж байгаад нь баяр хүргье. Тэгээд саундтрек нь олон нийтэд бас хүрээд эхэлчихсэн байгаа. Энэ киноны надаа яг мэдээж бол яг өөрөөс чинь л аваад явж чинь. Тэгээд юу болвол надаа постэр айгу таалагдсан. Аль нь анхных нь уу? Анхны нэг постэр байсан шүү дээ. Ган чимээ ганцаараа. Тэр надаа айгу сайн хийсэн постэр шиг санагдсан. Ер нь бас анзаараад хаад сүүлийн хэдэн кинонууд дээр бас Монгол кинонууд маань постерндаа бас жоохон анхаарал хандуулаад жоохон бас артистик жоохон чанартай постэр хийх хичээдэг болсон байна. Нэг тийм мэдрэмжтэй постэр хийх бас хичээдэг л болсон байна л да. Тэр бас айгу авууштай зүйл болоод байна. Тэр бас хоёр дахь постэр гарцсан байгаа. Энэ болохоор жүжигчин ган чимэг жүжигчин Тамира найруулагч Тамира бас энэхүү киноны бас туслах дүрд дурлах залуугийн дүрд бас тоглосон юм шиг. Яг үйл явдлыг би бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм постэр бол гарсан. Тэр постерыг бас дайжгүй. Мэдээж дурлал хосын ганц поз болоод мэдээж өөдөөс харсан тэндээ гой зүрх үүссэн байгаа ч юм уу тий. Тэр бас харах боломжтой. Тэгэхээр энэхүү киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бас дараагийн дугаараас дэлгэрэнгүй авах боломж бол нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд Төмөрбаатар ах болон тэгээд Монголын урдаа баригдаж жүжигчдийг бас энэхүү кино бүтээл дээр ажиллуулсан байлээ. Хоёр Ганада амжилт хүсье нээлтэн дээр бас уулзах хаа. За хоёр киноны нээлтний зэрэгцгэн дээ. Хувааж аваад хэдүүлээ репорт хийх дээ тий. Харин тийх нь байна. За тэгээд нэвтрүүлэг маань ингээд Монгол кино болон шинэ сенсацтай кино бүтэлийн мэдээлэлүүд маань үргэлжлүүлсээр байгаа. За өнгөрсөн 7 хоног бол чиний хувьд нэлээд ачаалттай байсан. Тий. За тэгээд манай яг түрүүн бас хоёул хальт дурдаад өнгөрсөн подкаст хийдэг, ревю хийдэг. За тэгээд шинэ киноны реакц YouTube дээр янз янзын байдлаар ингээд хийдэг залуучууд Монголд ч тэр хилийн чандад байгаа монгол залуучууд ч их хийдэг болчих. Энэ бол их авааштай. Тэндээс бас үзээгүй хараагүй сэтгэлдлүүд бас тэндээс сонсох юм боломжууд бас нээлттэй байгаа даа. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд яг одоо өөрч хаард байгаа DC Talks болон аниме манга сонирхчдын дунд юм мэдээллүүдийг хийдэг болсон байгаа. Энэ талаараа бас өнгөрсөн дугаараар хоёлоо бас мэдээлэл өгсөн шүү дээ. Дугаар гараад эхэлжлээ. Реакцууд хэр байна? Бас 1000-аас дээш хандлттай байна. Тийм өнгөрсөн 7 хоногт л яг зарлж исэн. Тэгээд сая Долгион гэж шинэ стартап компани тэгээд юу байгаа Pinky гэж компани стартап компани Долгион гэдэг шинэ платформ видео лайв стрим хийдэг видео оруулдаг тэгээд тэр нь ерөнхийдөө тэднийхтэй хамтраад манай DC Comics Монгол дахь сонирхчтойгоо хамтраад бид нар бол яг одоо манай Rusty Creative компани бол яг продюсерийн үүргээр бол оролцож DC Talks гэдэг нэртэй шинэ одоо ярианы хэлэлцүүлгийн ток шоуыг бол ерөнхийдөө тест дугаарыг одоо pilot гэж ярьдаг Америкээр бол тийм Америкт бусад оронд. Тэгээд Монголд бол тест дугаар эхлүүлсэн байгаа. Эхний дугаар. Тэгээд энэ дугаар маань бол ерөнхийдөө хамжилттай байгаа юм бол цаашдаа бас тогтмол явах боломжтой гэж харж байгаа. Тэгээд эхний дугаар маань бол ороод 24 цагийн дотор 1200 view ямар ч үгүйсэн. Бидний хувьд бол тэр маш том амжилт 1200 гэдэг бол зарим нэг бас тогтцоо уран бүтээлтэй ч юм уу контенттэй хүмүүст бас арай өөрөж магадгүй бидний хувьд бол тэр бас том амжилт байгаа. Тэгээд DC Comics Монгол дахь сонирхчтойгоо хоёртойгоо нийлээд яг гуруулаа сууж байгаа. Би бол яг хуваараа зочноор орсон. Манай нэг хоёр бол яг үндсэн хоёр одоо юу гişүүд одоо хост хөтлөгч болж орсон байгаа. Тэгээд тэр нэвтрүүлгээр бол Shazam киноны талаар за тэгээд энэ Shazam гэж дүр хэмбэ комик дээр тэр талаар за тэгээд DC одоо DC-гийн 90 кинонууд ямар кинонууд гарахаар нь юу болж байгаа вэ гэсэн мэдээлэлээр бол ярилцсан байгаа. Тэгэхээр манай үзэгч тэрийг хэрвээ сонирхож байгаа DC туртай хэрвээ тэрнээс мэдээлэл авъя үзье гэж байгаа бол Dolgon.com руу ороод эсвэл Android болон iPhone дээр iOS дээр DC Dolgon гэж татаад DC Talks гэж хаагаад орох юм бол байж байгаа манай нэвтрүүлэг. Тэгэхээр ийм нэвтрүүлэг маань бол ямар ч байсан хагасаа өдөр лонч хийлээ. Анхны дугаар нь тэгээд бүтээсэн өдөр буюу одоо бичлэг хийж байгаа хувьд бол өнөөдөр үзэгчдийн хувьд бол уржиг дээр байж болох юм тий. За бүтээсэн өдөр бол манай Animanga подкаст маань бас
лонч хийсэн. Шинэ одоо ингээд нэг 2 өдрийн дотор 2 шинэ контент бол бид нар яг ямар ч үлгэж авчээ. Үлгэж авлаа. Тэгээд Аниманга подкаст маань бол манай Даатко Батамглон хоёр бол байнгын хөтлөөд явна. Хөтлөөд явна. Тэгээд энэ бол ойлгомжтой нэрнээсээ аниме болон манга ерөнхийдөө энэ талаар бүх сонирхолтой мэдээллүүд, сэдвүүд, хэлэлцүүлгүүд ерөөхдөө өрнүүлэх юм. Энэ бол асар том ертөнц шүү дээ. Маш том ертөнц тийм. Ийм зорилготой подкаст маань бол эхэлсэн. За энэ подкаст маань бол бүтээсэн өдөр болгон тогтмол гараад явна. Ер нь Facebook дээр Аниманга подкаст гэж байгаа. Одоохондоо юун дээр бол YouTube дээр манай сувг дээр явж байгаа. Apple дээр бас манай сувг дээр, Rusty Talks дээр, хоёулын дээр нь бол яг явж байгаа одоогийн байдлаар. Тусдаа сувг бол нэгээг байгаа тэрэн дээр. Тийм. За. Ямар ч хэлсэн Даатко Батамглан өөрсдийн яг сонирхдаг чиглэлээр бол нэлээд ам уралдан ярих байлгүй дээ та хоёр ч. Манай Даатко маань эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн 1-2 дугаар дээр бол ирж харахын амжихгүй байгаа. Тэгээд Дааткогоо санаж ийн. Урдын идэгээд яаралтай ирээрэ гэж бас хэл дуулгая гэж байгаа шүү дээ. За тэгээд ер нь DC-снээс сүүлийн үед их сонирхолтой мэдээлүүд байгаа кино продакшн компаниуд гэрээгээ цуцлах янз янзын яриануд бол яригдаа. За баатруудын хувьд цаашаа үргэлжлэх үгүй, за тэгээд сонирхолтой байх үгүй, за найруулагчдын, уран бүтээлчдийн кастын хувьд тэгэхээр маш олон юм хөдөлгөөнтэй хөвлөсөн юм 7 хоног болж өнгөрөөлөө. Энэ талаар бас товчхон мэдээлэл бас өгвөл. За саяста айгүй том мэдээлэл гарлаа. Тэгээ бүр ер нь салбар чиглэлгүй кино сонирхогч хүн болгон шоконд орохшил боллоо. Юу гэхээр James Gunn найруулагчийг Guardians of the Galaxy 3 кинон дээр буцаагаад одоо хөлсөсөн. Буцаагаад одоо найруулахаар болсон байна. Энийг бол нэлээд сенсац болж халсан. Өнгөрсөн жил яг Comic-Con-ы үеэр боёо 7 сард бол халсан. За тэгээд энэний талаар бол нэлээд дэлгэрэнгүй бол манай подкастаар ярилцах. Энэ 7 хоногт одоо гарах 40-41 дэх дугаар байна уу да. Янз бүр өдөр гарах дугаараар бол энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бол яг тухтай ярилцсан. Яа телевизийн нэвтрүүлгээр маань хэдүүлээ ярилцахаар бас нэлээд удаж гад байдаг. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгье. Энэ дээр бол сонирхолтой юм юу гэхээр манай хүн бол халагдсныхаа дараа Warner Bros студидтэй гэрээ хийж тогтсон байгаа. Warner Bros студийн Suicide Squad-ын шинэ киног одоо зохиолыг нь бичиж найруулахаар бол одоо гэрээнд гар үсэг зурсан байгаа. Тэгээ тэр кинон бол бас дээрээс нэмж хөдөлгөхөд хэдүүлээ ярьж байсан. Идрис Элба жүжигчин орж ирэх магадлал өндөр байна. Will Smith болж байгаа тийм. Will Smith-ийг орлож байгаа гэж бол ярьжсэн. Тэр нь ерөөдөө үнэн болж таарад байна. Тэгээд энэ кино маань reboot гэсэн. Reboot буюу одоо өмнөх Suicide Squad кино шүү дээ бидний одоо тэр киноны үргэлжлэл бол биш. Одоо бүр 0-оос нь шинээр хийж байгаа ийм кино болж одоо гаргана гэсэн мэдээлэл бол байна. Тэгээ 21 онд бол гарах одоо товтой байгаа. Тэгээд аль биесний нэр байхгүй. Одоохондоо The Suicide Squad гэдэг зүгээр одоо нэртэй бүтээл ажлын нэртэй бол явж байна. Тэгээд энэ дээр яаж холбогдох вэ гэхээр хэн болол James Gunn өөрөө бол Suicide Squad киногоо одоо уран бүтээлээ дуусгачаад тэгээд одоо Disney руу буцаж очиж Guardians of the Galaxy 3 киногоо бол дуусгах юм байна гэсэн мэдээлэл бол байна. За тэгвэл нөгөө нэг лам олдохол буцахтаа гэдэг шиг тэгээд явуулчаа тэгээд буцаагаад. Тэгээ энэ талаар бас цаана юу болсон бас нэлээд мэдээлэл байгаа л да. Тэрийг бол подкастн дээр ярих гэж бодож байна. Нэлээд бас детальтай мэдээлэл бас байгаа. За тэгвэл энэ талаарх мэдээллүүдийг тэгээд яг энэ чиглэлээр нь яг энэ сэдвийн дагуу нэлээд дэлгэрэнгүй ярих мэдээллүүдийг та бүхэн маань араастайгаас бас аваарай гэж хэлхэн зүйтэй. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Романо брендийг бас энэ удаа би бас онцлохон зүйтэй. Романо брендийн хамт олондоо талархлаа илэрхийлээд тэгээд эрччүүдэд зориулсан маш олон зөв брэндүүд байдаг. Нэг нь бол Романо Mongolia пэйж хуудасаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. За тэгээд эрччүүдэд зориулсан за хөлс тараагч, өсний шампунь, гэл гэдэг юу байдаг юм бэ? Бүх зүйлийг бол та бүхэнд бэлгэлж байгаа. Тэгээд Романо брендийн хамт олон маань мэдээж энэ удаад онцлог нэг уран бүтээлчийн мэдээлэл болон бас та бүхэнд онцлог хүргэж. Энэ бол Alan Silvestri нэг гэсэн. Уран бүтээлч, хөгжмийн зохиолч. За бидний хүүхэд ахал үздэг байсан кино уран бүтээлүүдээс ахгуулаад бүх кино уран бүтээлүүдийн хийд уран бүтээлүүдийн хөгжмийн зохиолч ардан байдаг. Нууц ноёдонгийн товч мэдээлэл та бүхэнд өгье. Ер нь Alan Silvestri бас Alan Silvestri Холливуудад ажиллаж байгаа маш олон уран бүтээлчдийн нэг за агуудаа тооцох юм бол цөөхөн хэдэн агуу уран бүтээлчдийн нэг хөгжмийн зохиолч Howard Shore, Hans Zimmer, Alan Silvestri, James Horner хүрхийн хамтан бас мөн хүсийг үзүүлсэн нэлээд олон мундаг уран бүтээлчдийн бол нэг. Одоо би олон гэл нэг зөөн гэл нэг олон гэл. Ер нь бол нэг 10 багтах одоо Ennio Morricone гэх юм нэг 10 багтах агуу хэмжээнд бол байгаа бах. За тэгээд одоо өргөшүүлээд явах юм бол нэг 20-30 мундаг бас уран бүтээлч байгаа. Тэдний бол нэг яах аргагүй. Тэгээ одоо үеийн бас үзэгчтэй эсвэл одоо үед нэг санахад амархан гэх юм бол одоо тун удахгүй гарч байгаа Avengers киноны яг үндсэн энэ ая одоо Avengers 1 киноны хөгжмийн яг энэ аяг бол тийм тэр аяг бол Alan Silvestri бичсэн. Тэгээ миний утсан дээр байж байгаа рингтон бол
Forrest Gump байдаг. Тэгээ энэ гайхамшигтай уран бүтээлчийн Джон Уильямсыг дуртай юм биш. Бүх цаг үеийн гайхамшигтай кино уран бүтээлүүдээс нь дараах мэдээллийг Романо брэнд онцлож байгаамаа. Ингээд онцлог уран бүтээлчийн онцлог бүтээлүүдээс та бүхэндээ хүргэж байна. Хамтран ажиллагч эрчүүдийн нэр хүндийн баталгаа Романо. X35-ын дэмжин ажиллагч Романо брэнд энэ удаад онцлог уран бүтээлчээр Алан Сильвестрийн уран бүтээлчийн уран бүтээлүүдээс онцлон та бүхэндээ хүргэж байна. Найруулагч Роберт Земекисийг найруулсан маш олон кино уран бүтээлүүдийн хөгжмийг бичсэн гэдгээр нь дэлхийн нийт сайн мэдэх үзье. Тэгвэл энэхүү уран бүтээлчийн гайхамшигтай уран бүтээлүүдийн сор болсон бүтээлүүдээс онцлон танилцуулж байна. Амьдралдаа тоглолтын Романо. X35 муу тогтой хамтран ажиллагч Романо брендийн хамт олонний талархлаа илэрхийлье. За тэгээд шинэ сонирхолтой мэдээллүүд бол араараасаа хөрсөөр 7 хоног болгон бид бүхэн мэдээлэл дунд бол дарагдсаар байгаа. За тэр дундаа энэ 4 сар одоо эх 7 хоног дуусаад 4 сар. Хүлээгээс нь 4 сар маань ирчлээ. Avengers за тэгээд Game of Thrones за тэгээд араасаа кинонууд чинь тэгээд халуун буугаагүй байж хахад л араараасаа бөмбөгдөх гээд байна шүү дээ. 4 сар би бол яг ингээд тов хүний хувьд бол би яаж амьд гарах вэ? Одоо өөрөө ч хөлбөмбөг үздэг хүн. Одоо юм байхгүй. За 15-наас ингээд 7 хоног болгон нэгд өдөр Game of Thrones машин одоо анги гарч эхэлсэн. За тэгээ мэдээж 25-наас 26-наас Avengers Endgame маань гарна. За тэгээ Shazam байж гин те. Hellboy. За тэгээд Champions League-ийн аваргуудын лигийн шүгэн 8 маань эхлээд дуусаад шүгэн 4 хүртэл эхэлнэ. 4 сарын сүүлээр эхэлнэ шүү дээ бас. Тэгэхээр ерөөсөө би одоо бодоод байгаа ингээд тэгээ Европа лиг байгаа. Arsenal Napoli өөр таарсан тийм ээ. Хойлоо жоохон дайлгаа те. Тэгээ би ингээд бүр юу яа гэж бодож шин ингээд 4 сар бүр ингээд унтах цагийн хойр гаргая гэж бодож тэдэн цагт хөлн бүгдэн. Тэдэн цагт нь ажиллаа энэ. Өдрийн цагаар чамд өөр ажлын цаг болдохгүй байгаа юм шиг тийм. Өдөр нь жоохон амрах цаг чам гоо. Надаа ерөөсөө яг миний ингээд амардаг цаг биш үү те. Өглөө 6-аас өглөө нэг 10-10-ын хооронд нэг 5-аас нэг 10-10 хооронд бол яг нэг амарч тардаг. Тэр нөгөө нэг шин том мэдээлэл Америкийн цагаар ч гэсэн нэг тардаггүй. Монголд бол мэдээж дөнгөж үр цагаа ажил дөнгөж эхэлж яадаг учраас юмнаас хоцродгүй. Тэр яг л тэр үед л нэг амарч тард. Ер нь бол бусад үед бол ихэнхдээ яг байнга тэгэж гайхаад идэв шүү дээ. Шүн болохоор унтаж амардгүй хөлм өгдсөн сууж. Энд дээр пост оруулсан эсвэл киноны мэдээлэлүүд оролцсон сууж идэг. Тийм. Тэгээд мэдээлэл гэснээс сая бас ингээд нөгөө нэг 2 хоног болол бас аниманга тэгээд DC Talks-тайгаа бас нэлээд зурлалаа. Тэгээд тэр хоорондоор
бас Game of Thrones дээр яаж зүгээр авах бас ганц хоёр мэдээлэл оруулаад явж ирсэн. Тэгээ манай хаан ширээний тоглоом хуудсыг бас лайк дарцгаагаарай. Хэрвээ үздэг фэнүүд бол тийм ч маш их мэдээллүүд ороо явж байгаа шүү. Тэгээд одоо ялангуяа дөхөх тусам шин бас нэвтрүүлэг зарлаа гэж байна. Өнгөрсөн бол анги бүрийн метражийг ярьсан. Тэрэн дээр апдейт хий. Тэгээд дээрээс нь бас нэг жижиг юм зарлж гэж бодож байна. Энэ боломжийг ашиглаад. Тэрний юу гэхээр бид нар өмнө нь Skytel компанитай хамтраад, Sky Media-тай хамтраад Valar Morghulis гэдэг нэртэй Game of Thrones-ын одоо хэлэлцүүлгийн ярианы тийм нэвтрүүлэг бол тест 5 дугаар хийжсэн удаа байгаа. Тэгээ тэр бол тухайн үед ерөөдөө тест 5 дугаараас тэгээ болсон. Тэгээд тэрийг бол үргэлжлүүлэх талаар маш удаан бид нар ярилцсан. Тест дугаар 2 удаа бичлэг хийсэн. Тэгээ 2 удаа бичлэг тест дугаар хийсний нэгийг нь одоо за энэ 7 хоногт байна уу да. Ер нь тестээр цацгаж байгаа. Яг тест болгож. Яг байнгын үргэлжлэн гэсэн үг бол биш. Гэхдээ ямар ч байсан хандлт харъя сонирхогчд маань хэр хүрэх нь үү те. Тэр талыг ерөнхийдөө хараад тест дугаар бол цацагдана. 7 хоног. Бид нар бүр 1 сард бард бичлэг хийсэн баха энийг. Тийм ямар ч байсан цацагдана тест дугаар. Сайн дарж те. Тийм ямар ч байсан цацагдана. Тэгээд Valar Morghulis-ийн нэвтрүүлгийн 6 дахь дугаар болж гарна гэсэн үг. Season 2-ын 0 эпизод ч гэдэг юм одоо юу гэдэг чинь. Гарна гэсэн үг. Тэгэхээр тэр нэвтрүүлэг маань бол хаан ширээний тоглоом хуудас дээр цацагдах нь биш үү ямар ч байсан. Тэгээд Game of Thrones метраж гэж ярьжсэн тэрэн дээр өнгөрсөн 7 хоногт бол мэдээлэл хүргэсэн шүү дээ. Ингээд 54, 58, 60, 78, 80 минутын 6 анги гарах нэ гэжсэн бол сая HBO-гийн тэр бол албан ёсны сайтнаас авсан мэдээлэл байсан. Тэгсэн чинь тэрэн дээр жоохон өөрчлөлт орсон сая. Тэгээ айгүй гоё өөрчлөлт. Эрг бидний ингээд ингэсэн өөрчлөлт. Тэр юу гэхээр 3 дугаар анги 60 минут гэж анх зарлагдсан байсан. Тэр бол өөрчлөгдөд 82 минут болсон. Тэгэхээр тэр бол албан ёсоор ингээд Game of Thrones-ын түүхэнд хамгийн урт анги болгоно. Яг түүхэнд цаг 22 минут. Одоо энэ бол ингээ бүрийн хэмжээний кино хэмжээнд болвол сүүл 2 ангиас урт байна гэж 2 минутаар 2 минутаар урт байна тий. Тийм. Тэгээд энэ кино энэ анги маань бас юугаар онцлогтой вэ гэхээр энэ анги дээр Battle of Winterfell буюу Winterfell-ийн тулаан болно гэж яриад байгаа. Тэгээ өмнөх дугаар дээр ярьжсэн 55 шин зургийг авалт авсан кино урлагийн түүхэнд дэлгэцийн түүхэнд хамгийн одоо удаан үргэлжлэх одоо кино талаасаа телевиз үзэх талаасаа ч гэсэн одоо амьдрал дээр гүйцэтгэх хийх талаасаа ч гэсэн хамгийн урт том тулаан болно гэдгийг бол баг юм бөгжний эзний тулаан гэдэг байгаа шүү. Тийм бөгжний эзний одоо Helm's Deep-ийн тулаан гэж байдаг. Тэрийг бол энэ илүү гарна. Яг агуулгын хувьд л мэдээж хэл мэдгүй. Гэхдээ хугацааны хувьд бол ямар ч үсэн илүү гарна гэдэг. За нэлээд том хүлээлттэй байгаа кино нүктэлгээд шин сенсацуудыг өгөөд л улам бүр нэмэгдүүлээд хүлээлтийг бүр айхтар болгоод байгаа. Тийм хүлээлт бол өстой айхтар л байна да. Би тэр DC Talks ингээд яриад байж хахад яг баатруудын үүсэл хөгжил болоод тэрний талаар ярианууд их надад их сонирхолтой санагдсан та. Би өөрөө бас DC-ийн фэн учраас тэр дундаа нөгөө нэг баатруудыг хоорондоо ижил төстэй баатрууд маш олон байдаг талаасаа. Тэрнээ жоохон би өөрөө бас өөрөөсөө бас асууя. Өөр мэдгүй бас энэ талаар бас буруу ойлголттой эсвэл дунд нь хольц солидогч асуултууд бас нэлээд байдаг шүү дээ. Тэр энэ яагаад гэдэг юм бол мэдээ зохиогч ирэх бол мэдээж одоо хоёр компани ордог ч юм уу байгаа л ах л да. Яагаад DC-гээс Marvel руу ингээ баатрууд ингээ шилжээд идэв. Эсвэл нөө супер паверууд нь яг шилжсэн удаа бол байхгүй. Captain Marvel төстэй баатар. Shazam Captain Marvel хоёр дээр хоёулаа Captain Marvel гэдэг нэртэй. Тэрний талаар бол бид нар яг DC Talks дээр ярьсан. Харин тий. Яг яагаад Shazam гэдэг дүр Captain Marvel байж байгаа Shazam болчихоо. Marvel дээр ягаад Captain Marvel ороод ирв. Тэр талаар бол яг DC Talks нэвтрүүлэг дээр яг бүр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхээр тэрийг үзээрэй гэж хэлмээр байна. Үзэгчтэй бас. Миний нэг яг адилхан дүр копицууд бол байдаггүй. Гэхдээ төстэй маш их байдаг. Одоо жишээ нь Thanos хин хоёр бол маш төстэй. Apocalypse биш Apocalypse ч Marvel өөрөө. Би нөгөө юу байдаг штэ. Заастаа мартцсан нөгөө хүмүүс талуулах үү. Omega Beam энтер буудаж моддаг нөгөө DC-гийн том villain байдаг штэ. Гинт одоо нөгөө толгоноос нэрэн гараа авчлаа. Тэр хин ойл Thanos хоёр бол яг биенээс ерөөхдөө санааг нь копидж ерөөхдөө авсан байдаг. Marvel бол тиймэрхүү төсөөл одоо тохиолдол маш их байдаг. Төстэй яг копидж ерөөхдөө санаануудыг авсан. Одоо намор хацуултууд их байгаад байдаг. Намор Aquaman хоёр ч юм уу жишээ нь. Тийм болол байдаг. Гэхдээ яг адилхан нэг дүр гэж бол ерөөхдөө байхгүй. Төстэй байдаг гэж ярих юм бол одоо Thor, Loki, Odin эдгээр чинь бүгдээрээ Norse буюу Скандинавын жинхэнэ бурхад шүү дээ. Одоо тэдний шүтдэг бурхтууд байх нэг. Тэрийг бол Marvel комиконд багтаасан байдаг. DC болохоор багтаахтай Zeus энтрийг багтаасан байдаг. Одоо Грекийн бурхтыг. Marvel ч гэсэн Грекийн бурхад байдаг. Гэхдээ Marvel-ийн хувьд бол тэр нь тийм одоо том дөрүүд биш. Илүү Norse mythology буюу Скандинавын дөрүүдээс сэтвсэн одоо Thor, Loki тэдний нь илүү алдартай байдаг. Яг Zeus энтер хүртэл байдаг. Би энэ дээр бол Hercules хүртэл байдیں۔ Тий. За. Аниматай асуултуудыг би одоо ингээд
одоо алгасахгүй сонсох нэг сонсогч байж ил да. Надад өөрөө би яг тэр болгоор нэрийг нь судалж Dark Side. Йоо за нэрийг сонсоо шүү. Dark Side шүү. DC-г нөгөө нэг танастай адилхан билнэ. Ийм олон асуултууд байдаг. Та бүхэн ч гэсэн энэ олон супер баатрууд анх хаанаас яаж үүссэн, дөрүүд нь хооронд ямар ялгаатай, энэ кинон дээр яаж гарч ирдгийг те анх ямар байж байгаа, яаж үүсээд одоо ийм супер павертай болцсон гэдэг олон асуултууд байдаг бол энэ мэс мэдээллүүдийг бол аваарай гэдэг. За энийг хүрэхэд бас ингээ одоо ерөөсө зарлаад хаа дуусахгүй юм шиг санагдчих магадгүй. DC Comics Монгол дахь сонирхогчд маань удахгүй подкаст хийж эхлэж байгаа юм байна. Тэр подкаст маань бол илүү нэг сэдвүүдээ суурилсан, илүү их мэдээлэл, гүнзгий мэдээлэл өгсөн подкаст хийж байгаа юм байна. Тэгэхээр тэрэн дээр нэлээд гоё дөрүүдийн одоо анализууд, дөрүүдийн үүсэл гарлуудыг маш гоё хийх байх гэж бодож байна. Тэр бол хүрх байх. Тэгээ сая Marvel бас нэгэнд ярьж байгаа юм чинь DC гэсэн адилхан Marvel-тайгаа адилхан DC Talks маань одоо сая лонч хийлээ те. Тэгэхээр энэ 7 хоногийн эцээр 2 нэвтрүүлэг гарна. Шин. Нэг нь бол саяны дурдсан Валар мөргөлсөн тест дугаар гарна. Нөгөөх нь Marvel Talks гэдэг нэртэй бас шин нэвтрүүлэг маань гарах хэвээр. Тийм мэдээж DC Talks байгаа чинь Marvel Talks байна. Тэгэхээр Marvel Talks-ийн маань бас нэг сар марын үед нэг тест дугаар бичлэг хийсэн байгаа. Тэрний маань одоо юу болол цацагдана. Нэг дугаар болол цацагдана. Энэ бүтэнсэн цацагдах гэж тооцоолж байна ямар ч байсан. Тэгээд тэрийг ямар ч байсан үзэгч маань үзээрээ сонирхоороо тэгээд хэрвээ бас хандлт сайтай хүмүүс сэтгэл нь хүрэх юм бол цаашаа үргэлжлэх магадлал бас өндөр байгаа. Хойлоо тест дугаар гэхдээ. Тий. За өшөө энэ бол цаашаа мэдээ тест гэдэг маань цаашаа бол үргэлжлэнэ. Тодорхой хэмжээний бэлтгэх ажил бол асар их байгаа. Тий. Тэгээд хамгийн гол нь үргэлжлэх гэдэг нь би одоо нэгэнт нэвтрүүлэг хийж байгаа юм чинь. Одоо Валар мөргөлөөс DC Talks за тэгээд Marvel Talks байна. За манай аниманга энэ олон контентууд дээр бид нар бүх байгууллагуудаа хамтарч ажиллах билэн. Бид нар байгууллагуудтай, спонсортой, брэндүүдтэй хамтарч ажиллаж байж энэ нэвтрүүлгүүд маань цаашаа тогтмол үргэлжлэнэ. Тэгэхгүй бол мэдээж бид нар өнгөөсдөө хэрэглүүлэх өнгөө одоо манай эдитер өнгөө ажиллана гэж байхгүй. Бид нар ч өөрсдөө бас байгууллага. Тэгэхээр хамтарч ажиллахад бол бэлэн. Манаас график одоо дундуур нь явж байгаа нэвтрүүлэг дундуур. Тийм. Тэгэхээр ер нь бас олон контентууд байгаа шүү гэж. Кино мэдээллийг одоо юу гэдэг шинтэн үздэг маш олон үзэгчд бол байгаа. Тэр дундаа байгууллагууд те маш олон сонирхолтой контентуудыг бол үйлдвэрлэж байгаа. Энэ мэдсэн залуучуудыг бас аахын дэмжиж ажиллаарай. За X35 мэдээж хамтран ажиллахад бас нээлттэй байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Бидний сонгосон Нистэг Мазалыг хамт олондоо маш их баярлалаа. Мөн Романо брендийн хамт олондоо талархлаа. За энд бол мэдээж дөрвөн төрөл оранж, лимон, за кола, зере кола гэдэг за Hellboy одоодох нээлттэй гэж байгаа тийм. Hellboy нээлттэйхээс өмнө Hell ууж одоо energy drink эрч хүчийг та бүхэн энэ хаврын стрессээ бас тайлаарай гэж та бүхнээс хүсэх байна. За тэгээд энэ нэг сахар орлуулагч байхгүй. За тэгээд нөө сахарыг орлуулах бүтээгдэхүүн болохоор Stevia гэдэг нөгөө навшид ургамлаас хандалж авсан энэ хөө амтлагч бодисоор бол баяжуулсан юм гайхамшигтай ундаа байгаа гэдэг та бүхэнд хэлгэн зүйтэй байгаа. Хадгалагч бодисгоо. За тэгээд амны цангааг бол тайлах энэ мэтлэн олон сонирхолтой давуу талтай брендийг та бүхэн энэ хавар сонгоорой. Тэгээд X35 хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Нистэг Мазала Романо брендийн хамт олондоо маш баярлалаа. Урилга аваад ирсэнд маш баярлалаа. Тэгээд олон сонирхолтой подкастуудыг бол хүлээж байгаа шүү. За тэгээд Датко болон Батамгалан за тэгээд Золбоо гэдэг олон сайхан залуучууд маань дараагийн дугааруудаар ирээд өшөө сонирхолтой яриунуудыг маань баяж болох хаа гэж найдаж байна. Маш баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзъя. Дараагийн дугаараар уулзцаа баяртай. Баяртай үзэгчтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Нистэг Мазала брэнд. Хамтран ажиллагч эрчүүдийн нэр хүндийн баталгаа Романо.